Сайн мэцэн хүүхдүүдээ өнөөдрийн үлгэрээрээ бид чон ба долоон шивж холно. Эртээ урдын цагт нэгэн цагаан ямаа ойн цорхойдох байшинд суудаг байжээ. Тэр ямаа 7 хүрэн гişгтэй бөгөөд өглөө болгоно уруугаа явхад 7 гişг нь үлдээ таалгаа үүдээ сайтар түгжин хэнийг ч оруулдаггүй байж гин. Ямаа нугаас буцаж ирээд хаалгаа тогшин эвийн хонгор ишигнүүд минь ээж нь ойгоос ирлээ. Тунц сайхан нугад очоод торгон өвс идээд ирлээ. Цэвэрс агаар амьсгалж тэнгэг урсуула хөхт илэмийн сүгээр дүүрч хүлийг минь даган урсаж байна. Хөлнөөс доош буугаад хөх ногоон дээр тусалж байна хэмээн майлдаг байжээ. Ишигнүүд үүдээ нээгээд ээжигээ дотогш оруулахад ямаа ишигнүүдээ хооллоод янзын сайхан бүүэлүүлэн унтуулдаг байж өглөөс ирээд бас л өнөөх нугдаа очин өвсөө идэхээр явдаг л байж л тэ. Сайхан байшингаас нь холгүй саарлч он амьдардаг байв. Үлэс саарлч он өнөөх байшинг нь хараад ишигнүүдийг дуулж өгдөг ээжийнхэн дууг сонсож лтэй. Тэгээд нэгэн удаа ямааг ойроо явсан хойгоор саарлч он ирээд хаалгыг нүджээ. Ишигнүүд асууж та хэн бэ гэхэд өнөөх чам их бүдүүн дуугаар эвийн хонгор ишигнүүд минь ээж нь байна хаалгаа нэ эвэр дүүрэн өстэй дидэн дүүрэн сүтээ ирлээ ам дүүрэн өстэй ирлээ хэмээн хариулахад ишигнүүд ээж маань дуу биш вэ ээж маань их цээлхэн дуутай тэгээд чи ийм дуу дуулдаггүй гэхэд чанд буцаж яваад бутны ард нуугд хүлээж байтал ямаа ойгоос буцаж ирээд эвийн хонгор ишигнүүд минь ээж нь ойгоос ирлээ. Тунц сайхан нугад очоод торгон өвс идээд ирлээ. Цэвэр агаар амьсгалж тэнгэг усуулаа. Хөхт илэмийн сүгээр дүүрч хүлийг минь даган урсаж байна. Хөлнөөс доош буугаад хөх ногоон дээр тусалж байна хэмээн нарийнхан цээл хоолойгоор майлжээ. Ишигнүүд үүдээ нээж ээжигээ гэртээ оруулахад нь ээж нь хонгор хөөрхөн ишигнүүд минь хаалгаа хинт ч бүү тайлаарай. Ээжийнхээ дууг сонсож цагаан хөлийг минь харахаас нааш итгэж нааш хинт ч итгэж болохгүй шүү хэмээн захиж гин. Ямаа дахиад л ойроо явхад чон тосгонд дахин хурц дарахантай уулзаад дарахад чи надад нарийн хөвгөл хийж тэгвэл чамайг барьж идэн гэхэд дархан хийж өгчээ. Чам буцаж ирээд ямааны гэрийн үүдэнд очоод хаалгыг нь нүдэв. Та хэн бэ хэмээн ишигнүүд бас л асууж гин. Гэтэл нөгөө чам их л нарийнхан хоолоогоор эвийн хонгор ишигнүүд минь ээж нь байна хаалгаа нэ эвэр дүүрэн өстэй бэлэн сүрэн сүтээ ирлээ ам дүүрэн өвстэй ирлээ хэмээн дуулжээ. Чон тийхүү дуулаад бохир сарууга цонхоор харуулхад нь ээжихэд биш муухай саруу байхыг харсан ишигнүүд дэгдэн дайралтаж сарууг нь чин харж байна ээж минь туруу их хөөрхөн цас шиг цаваа шүү дээ. Харин чинийх муухай хар саруу байна би таалга нь тайлахгүй чи бас саарлчон байна хэмээн майлалджээ. Чонын уур хилэн бадарч дахиад л тосгон руу дахив. Гэтэл нэгэн эмгэн бов хайрч байгаа харагдав. Эмгэн чи миний сарвуунд гурил түрхэж цагаан болгоод айл тэгвэл чамайг барьж идэн гэжээ. Эмгэн түүнээс айгаад муухай бохир сарвуунд нь гурил түрхэж өгч гин. Чон эргээд ойдоо очиж ямааны байшингийн үүдэнд хүрээд гурилдаж цагаан болгосон сарууга цонхоор нь харуулан эвийн хонгор ишигнүүд минь ээж нь ойгоос ирлээ. Тунц сайхан нугад очоод торгон өвс идээд ирлээ. Цэвэр агаар амьсгалж тэнгэг усуулаа. Хөхт илэмийн сүгээр дүрч хүлийг минь даган урсаж байна. Хөлнөөс доош буугаад хөх ногоон дээр тусалж байна хэмээн дуулжээ. Ишигнүүд ээжийнхаа дуулдаг дууг сонсож дуу хоолойг нь ээжигтэй нийтлэн нарийнхан байхыг сонсоод бас дээр нь цагаан саруу хараад хаалгаа тайлж үлэн саарлч он гистэн дайран орж ирээд хөөрхөн ишигнүүдийг залгиж орхижээ. Харин хамгийн бага ишиг нь бишэн дотор ороод нуугдсан тул чон олж чадаагүй амьд үлдээжээ. Үдш болж ойд очиж өвс ногоо идэж дэлэнд нь сүү орсон ямаа гэртээ иргэн иртэл
шөнүүд нь байсангүй. Ямаа гадуу шуудан уйлж гарав. Гэтэл бишин дотор хин нэгэн байхыг сонсов. Ямаа бишинд ойртон очиж отхон ишгээ татан гаргаж ирэхэд тэр болсон явдлыг ярьж өгчээ. Ямаа гэрээсээ хайч бөөн саарл ноос аваад ой руу явж байтал өнөөх саарл чинь нэгэн модны доромдчихвэ. Ямаа түүн рүү очиод гидсийг нь хүү татан ишнүгнүүтээ гаргаж ирэхэд 6 ишг нь зургуулаа 9 минут бэжээ. Өлөн саарл чонод залгиулсан хөөрхий 6 ишгтэйгээ уулзсан ээжийнх нь баярлсан гэдэг жигтэйхэн гин харин нөгөө чонын гидсэнд баахан чулуу дүүргээд авчирсан ноосороо гидсийг нь буцаагаад очихжээ. Хэсэг хугацааны дараа чон сэрээд ам нь цангаж ус уух байтал уухаар хурдан худаг дээр очиод тонгойтол гидсэн хийсэн хүнд чулуунууд доош нь татан худаг тунгаж орхижээ. Худаг их гүнзгий байсан болохоор саарл чон тэндээ живжгэж чононд залгиулсан ишигнүүдээ амьд минь гаргаж авсан чадсан Ямаа тэднийгээ дагуулan гэртээ ирээд амар тайван сайхан жаргаж гин.